Монгол Улсын иргэн бүр Эрдэнэс тавталгаа компаниас олгох 536 ширхэг хувьцааг эзэн болж байгаа. За ингэхдээ брокер дилерийн компаниар дамжуулж өөрийн хувьцаагаа дансандаа эзэмших боломжтой юм а. За тэгвэл Улаанбаатар хотын иргэд бол 40 гаруй брокер дилерийн компанид хандаад өөрсдийнхөө хувьцааны дансыг нээлгэх боломжтой. Энэ 40 гаруй компани салбарууд нь хөдөө орон нутгуудад төдий хангалттай байж чаддгүй юм. Иргэдээс илүү хөдөө орон нутагт байгаа иргэд илүү их мэдээлэлээс хомос байдаг гэж хэлж болно. За харин Хөвсгөл аймгаас та бүхэн мэдээлэл хүргэж байна. Хөвсгөл аймагт брокер дилерийн Гүцэк компани иргэдийн 536 ширхэг хувьцааг эзэмшүүлэхийн тулд данс нэх үйл ажиллагаа за мөн энэ хувьцааны талаарх мэдээллийг иргэдтэй түгэж байна. 5 толгойн ордын Монголын төрийн эзэмшлийн хэсэгт төрийн өмчит Эрдэнэс 5 толгой компани ажиллана. Энэ компанийн нийт хувьцаанаас 10%-ийг нь иргэдтэй эзэмшүүлж Монгол Улсын иргэн бүр 536 ширхэг хувьцааны эзэн болоод байгаа. Гэхдээ аль нэг брокер дилерийн компанид 536 ширхэг хувьцааны эзэн гэдгээ баталгаажуулах данс нээлэх ёстой юм. Орон нутгийн иргэд энэ хувьцаагаа эзэмшихийг хүсэж байгаа ч хувьцааны талаарх ойлголт өгөх брокерийн компаниуд тэр бүр хөдөөд байхгүй байгаамаа. Харин Хөвсгөл аймгийн иргэдэд Гүцэк компани данс нэх ногдол ашиг хүртээ хүлжилгээ үзүүлж байна. Тий, Хөвсгөл аймаг бол ерөөсө 138 мянган хүн амтай гэж тооцогддог. Түүнээс одоохондоо бол ерөөсө 2-3 мянган хүн л дансаа нийлгээд байгаа. Бусд нь бол арай гарахан нийлж амжааг байна. Одоо тэгтээ саяхнаас бол хүмүүс мань арай гайгүй ойлгох хэрэгтэй болж ойр орхон хөгжиж мэдээлж байгаа. Ер нь голцсон хүмүүс бол ягаан цэнгэр тасалбараа шүүлгүүлж ирж байгаа. Гүцэк компанийн мөрөн салбар нь аймгийнхаа 21 суманд төлөөлөгчөд томилон ажиллуулж байна. Тэднэрээ дамжуулж хувьцаа болон хөрөнгийн зах зээл, ногдол ашигын талаарх мэдээллийг иргэд авах боломжтой юм а. Эрдэнэс тавталгаагаас хүртэх 536 ширхэг хувьцааны эзэн болох Монгол Улсын иргэний шинжилсэн бүртгэлтэй хамрагдсан байх ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий газраас Хөвсгөл аймгийнхаа шинжилсэн бүртгэл хамрагдсан иргэдийн мэдээллийг онлайнаар авч Эрдэнэс тавталгаагаас хүртэх 536 ширхэг хувьцааныхын дансыг нээж өгч байгаа юм байна. Шууд соёлмаа гантуул мэдээллээ.